Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа болон маань эхлэхэд бэлэн бодлоо. Оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд хэдгээр сургуулийн хэн блэ? 14-р сургуулийн 4-р 3-р ангийн сурагч энэ Болор. Болор орж иржээ. 14-р сургуулийн. Дараагийн хүүхэд. Эрдэм цаг цулгын 2-ын ангийн Батчир. Батчир. Дараагийн хүүхэд. Өстой сургуулийн 5-ийн ангийн сурагч Марл Эрдэнэ. Өстой сургуулийн 3-ын ангийн сурагч Мамир. Дараагийн хүүхэд. Сайн би эзэн уулган багштай ирээдүйн клубын хэмжээч байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 30 дугаар сургуулийн нэм жаргал багштай 3-ын ангийн сурагч мөнх хотын одорхон байна. Тэквондогоор хийж тийм үү? Тэквондог хөө. Гой ховцтой. Одоо үзүүлбэрийг үзүүлнэ. За ингээд өнөөдөр дүүрс ашиглаад хялбархан нэгэн үлгэрийг бүтээч хийдэл. За үзэг бол маструудаа аваад зураг эхлэе. Энэ одоо ямар дүрс вэ? Тэгшүнцэгт. Доошогоо гурвалжин дүрсийг одоо залгаж болно тийм ээ. За ингээд нэг ийм дүрс ашиглана гэсэн хэдүүлээ тийм ээ. Энэ дотроо давхар бас ийм нэг дүрсийг бас хийчих. За юу зурхаа хэдүүлээ эхлээд хэлэхгүй тийм ээ. Тэгж жоод энэ маань ямар дүрс болох нь вэ гэдгээ харуулъя тийм ээ. За энэ гурвалжин байх юм уу? Энд. Дээшиг дахиад гурвалжин. Дандаа дүрс ашиглаж байна тийм ээ. Дүрс ашигласаар угаа зураг бүтээн гэж ярьсан хэдүүл тийм ээ. За. За одоо ер нь юу зурах гэдэг нь ер нь баг мэддэгдээд эхэлж байна тийм ээ. Ийм хурцнуудтай. За энэ тийм 100 дугуй гэргүүлчихнэ. Тийм ээ. Тэгээд одоо энэ яах вэ? Энэ тест ингээл шулуун зураасуудыг ингээл тата явчихна шүү дээ. Юу болж байна хүүхдүүд ээ? Тийм яг. Арсланг бол одоо ерөөсө дүрс ашиглаад маш амархан гаргачлаа шүү дээ. За хөл нь бол одоо арай өөр болно. Тэгээ эн чинь өөрөө ил үсгийг санагдуулна тийм ээ. Ингээд. Тэр нэг юм цагаан юутай зээжтэй тийм ээ. Урд хоёр хөл дээр ингээ оцоогоо суудсан. Тийм үү? Одоо сүүлийн. За хүүхдүүдээ дүрс ашиглаад хялбархан зураг харгыг одоо Монгол ардын үлгэрүүд тийм ээ. Орос ардын үлгэр янз янзын орны үлгэрүүд байж идэг. Энэ дээр ил яах вэ? Бодлыг хийгээд арслан хулган 2 гэдэг үлгэрийг одоо бид нар маш хялбархан ингээ бүтээч болж. Хулганыг хийж гэнэ багш нь одоо. Хулганы чих нь ийм том байж байв одоо. Бас сүртэй харагдана. Тэгээ эн чинь нэг ийм нүд хийгээд энд бас гурвалжин дүрс. Ингээл хулган гараад ич. За ингээд ерөнхий зургаан томхон шиг зураад ингээс ах будах ажилд оронгоо хэдүүл яах. Хүүхдүүдийн хавьяасыг үзээ дуулаад ингээ бодчих шүү дээ. За будахтай багш нь өнгийн тэмдэглэлд өгч байна.
энэ зогдрын хэсгийн нь штэ бор өнгөөр ингэж бодно. Тэгэхдээ энэ бор өнгөө ингэж нэг идэх маягтай ахаад зөөлхөн дараад ингээд яваад байна. За энэ өнгө бол ийм байна тийм ээ. Дараагийн өнгө нь болохоор энэ өнгө. Бас яг уу зөөл ийм идэх маягтай нэг ингээл бодоо авчихна шүү дээ. Багш нь өнгийн тэмдэглэж өгöd байна. За нүүдүүлээрээ өөрөө нүдийг нэлээд тийм иймэрхүү өнгөөр цагаан үлдээгээд ингээд авчих. За одоо юу үлдэж байна? Хамар үлдээд эхэлж байна. Энэ хэсэг нь ингэж. Хамрын энэ нүхэн дээр нүхийг гаргаж өгөр. Энд нэг ийм цэг тавиад доошоо ингэж сурчдээ. Хамар нь гараад ирлээ. Энэ амны энэ хэсгийг бас ингэж шүдэн гараад ирсэн байна шүү дээ, тийм ээ. Тэнгүүтээ энийг ингэж тотолчиж байгаа. За энэ дээр цагаан үлдэх хэсгийг багш нь тэмдэглээд өгч. Эндээс ингэж цагаан үлдэж. Тэгээд энийг гүцэг ингэ бодчих шүү дээ. Энэ бодогдох юм байна. За энд ингэ бодогдонгуудаа Арслангийн энэ дээр нэг ийм цэг тавьчихлаар яах вэ? Тэр сахрын харав. За ингээл одоо цааш ингээд бодоо явчин да. Би маань юм байна. Тийм ээ? Сүүл нь бас ингэж борж ирнэ. Харин Арслангийн энэ сүүлний энэ хэсгүүл яах вэ? Энэ бороор утгаж байгаа. За хулган нь их амархан. Ерөөсөө чихний дотор талын ягааны хийгээд болоо. Саарлаар бодож болно. Хошууг энд нь улаа хийж. Гэт. Та нарт нэг саарл өнгө байгаа. Тэрүүгээрээ энэ гэрэл сүдрийг ингэ өгч. Одоо энэ дэр чи бас нэг дотор зурцсан байж. Нөгөө хулганы маа сүүл ингэ ороод ирнэ. За ингээд өшөө нарийн зургийг үл явах энэ юу энэ бодлон үйж штэ тэ толгой дотроо нөө хулган найзаа бодож штэ. Энэ чинь нөө хулган юг арслан авардаг штэ тийм ээ. За ингээд үйцээ сайхан будангаа хэдүүл явах. Авиас үзүүлнэ. Болор юутай ирв хөө? Монгол хүний зүрхний хвчээс шүлэг. Шүлгээ сайхан уншиж. Тэгингээ бодоор явчих. Би 5 хантай гэрт төржээ, би 5 төвтэй дэлхий төржээ, би буурал төвтэй Монгол төржээ, би бурхад мэдсэн дорнодод төржээ. Идрээс Göbekний минь хоох намайг гүлд оруулсан, ботхон байлаа намайг хилд оруулсан, ууханы минь хоох намайг надад жигүүр оруулсан, уртын дуу надад ухаан дараалсан. Идрээс бид хуахын хуржуу, идрээс бид үржүүлэхийн хуржуу. Энэ бол миний зүрхний хвчээсээ илэрсэн дахтаа монголчууд төвчтэй. Болортой баярлаа. Баточир юутэй ирв? Дэлхийд би үрж явна. Сайх. Өөрөө өвчт шингэн цүнхэнд минь үцэг харандаа ном төвтөр үцтэл бүгэн бүгд бий. Үцэд сонирхох бүх юм бий. Газар дэлхийг хүн амьдтайгаа гадаад талай хүчит авралтайгаа улс гүрэн хот тосондойгоо уудамнуудаг мал сүрэгтэйгээ сурах бичгийн минь хуудсад байдаг юм. Сурагчийн цүнхэнд минь багтаж явдаг юм. Эрдэм ном миний цүнхэнд байна. Дэлхийг би үрж явна. Дэлхийд л би даагаад явна. Сайхан шүлэг уншсан Баточир тоон баярлаа. Марл эрдэнэ юутэй ирв? Дуутай ирсэн. Ээж та энийг хараа. Ээжтэй баяраар бэлэглэх гээд инхрилж уургуусан илгэж хамтаа амлаж байна. Дэлгээр цэцэг мэн дэлхий дөрөн уургаарай. Айлгууд
цэцэг мэн алтан нараа дүүргээрээ. Маралдаан баярлаа. За энэ чинь бас лай лай дарарата тарарата тарарата гэж бас л одоо дуулагдж байсан бидний үеийн дуу одоо хүртэл ингэ дуулагддаг юм шүү дээ. Тэгээ Марл Эрдэнэ, Амийн Эрдэнэ, одоо ирэх юм энэ чинь багшилж байсан анхны багш болж байсан сургуулиудын нэг үеийнх нь шүү дээ. 30 дугаар сургууль зургийн багш байлаа багш нь. Та гуравч гуруула 30 дугаар сургуулийнх тийм ээ? Тэнд сайхан шавнартайгаа анх багш болж ингэж байсан шүү дээ. Оны ярих хувь 1989 он гэж боддоо. Их эртээ гоц. Амийн Эрдэнэ юу тэр? Шүлгэн өмсч. Аргалын удаа боргосон малчны гээш төрсөн би атархээр нутгаа өлгийн минь гэж боддог. Зэхэр манан шүүн гэсэн алсын балааг ширтээд цэлгэр сайхан нутгаа Сэцгэл багтам харахада хүлээж байгаа салхин үсэж байгаа юм шиг өшөөлт ээжийн минь гар илээч байгаа юм шиг энэрэнгүй сайхан санагдахад элэг зүрх минь догдолж хосгүй баярын үлмэс хоёр нүдийг минь бүрхдэг. За манай од ирэх юм чи юу тэрс? Тэквондогийн үзүүлбэртэй. Оо за шууд үзүүлж. Баярлалаа. За амжилт хүсье. Сайхан үзүүлбэр үзүүлсэн од ирэх юмтай амжилт хүсье. Од ирэх юм чинь том болоо ямар мэрэгчлээ болох вэ? Тэквондогийн багш. Тэквондогийн багш. Олон сайхан шавь дөрүүлээрээ алдартай. Өөрөө бас одоо сайн амжилттай тэмцээнд оролцсон тийм ээ. Амийн Эрдэнэ Зураач болсон. зураач болно. Марл Эрдэнэ Бас адилхан зураач. зураач болно. Хоёр зураач ороод ирлээ шүү. Батчир ямар мэрэгчлээ болох вэ? Кино театр. Кино театр. Кино жүжигч нь үү? Оо за болно. Бодор ямар мэрэгчлээ? Зураач. Зураач. 3 зураач. Нэг кино театр. Нэг тэквондо. За багш нь яваад зургийг сайхан. Хүүхдүүдийн найзуудаа хүсэл бодлоо би зурж байна. Зураас бүхэн минь амтлан баясаад зураг сайхандаа. Хүүхэд бүхэн аяастай хүслээ бид нар зурж чаднаа. Би чаднаа, чи чаднаа, бид бүгдээрээ чаднаа. За бүтээл төрх гэсэн гэж сайхан их шиг эхлэх гэж байна. Манай хүүхдүүд маш гоё зурсан. Ер нь аливаа юм дүрсээс бүтдэг гэдгийг ойлгоч чухал байна шүү дээ. Зургийг бол хялбархан, оновчтой гоё зурж болох нь гэдгийг харуулж байна. Тэгээд авиаслаг зураач Болрынхон бүтээлийг үзье. Авиаслаг зураач Болор. Оо хажуу талд тэр. За ерөөсөө ингэж маш хялбархан зурагдж байна гэдгийг ингэж харуулж байна шүү дээ. Тэр. Хулгана бодцсон арслан ингээд дөрвөлжин дүрсэнд багтаагаад хялбархан зорчиж шүү дээ тийм ээ. Тоо ашиглаж бас зурдаг. 5-ын тоод морь болдог тийм ээ. Тэгээд дүрсүүч нь гурвалжин дүрсэнд хулган болдог. Тэгээд ингээд сайхан төсөөлөд зураг бол их амархан гэдгээ л ойлгож. Сайхан зураг зурсан болортой амжилт хүсье. За дараагийн авиаслаг зураач Баточрийн зургийг үзнэ. За Баточрийн яах вэ? Бас маш гоё хөгжилтэй. Өөрийнхөө дүрс ашиглав. Оо цаана модтой үүлтэй тий бодцсон. Тэгээд нэг ийм сайхан сексис үстэй одоо арсланг өөрхөн товчхон зорчиж байгаа. Сайхан зураг зурсан Баточртон баярлалаа.
Дараагийн авьяаслаг зураач Марл Эрдэнэ. За Марл Эрдэнэх гоёо. Жаахан дэш өргөчтөө. Ерөөсөө яг л гараад ирж байгаа биз. Одоо хамраа ягаанаар уудчих нь гүйс чин цаана мод байж байна тийм ээ. Сайн зураач болно. Ерөнхийдөө ингээ юм ойлгоцсон. Дүрсээс ойлгоод дүрс ашиглаад ингээ юмыг зурж явдаг шүү дээ. Энэ төрлийн зураач нар бас их олон байдаг. Сайхан зураг зурсан Марл Эрдэнэтэй амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Амин Эрдэнэхээ зураг үзнэ. За тэр аслан бол яа харахгүй бас тийм ээ. Одоо үсийн сэгсгийл гэж болно. Бид нар бол дүрс ашиглаж байгаа. Сайхан зураг зурсан Амин Эрдэнэтэй улам их амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Тэквондо мастер Отто Эрхмийнхээ зураг үзнэ. Яг л гараад ирж байгаа юм да. Товчхон. Нөгөө л тэгш өнцөгт гурвалжин дүрсүүдэд ашиглаж байгаа л яг уу. Зураг зурчлаа шүү дээ. Сайхан зураг зурсан Эрхэм Отто Эрхмэдээ амжилт хүсье. Ингээд ядгуул багш нь бэлгэн гардуулна. Та бүхний өмнө энэ цэлцэгнүүр гэж жимсгэн гэж ихэр тавиатай байгаа. За энийг амтрахын идээрээ. Далай жамцахынх нь энэ би Монгол хөвгөд гэж номыг эхнээс нь аваад дуустал сайхан уншаарай заяа. За энэ номтойгоо хамт Луута гэж энэ гэр бүлийн тоглоомыг шоо хаяад дөрвүүлээ тоглодог. Энэ сайхан тоглоомыг ингээд гардуулнаа. За Эрхэм Отто улам их амжилт хүсье. Амин Эрдэнэтэй амжилт хүсье. Би Монгол хөвгөд. Марл Эрдэнэтэй амжилт хүсье. Батчуртай амжилт хүсье. Аллаа. Би Монгол хөвгөд намаарай. Болортой амжилт хүсье. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа.